Зохиолыг бичсэн Ламсрынгийн Саранжуя. Зохиолыг уншсан Туул Сэнди. Гуниг хөөрсөн Замбуйлан. Хин миний охиныг дэлбэлчүү. Отоохон гэмт этгээдийг олж миний өмнө авчир. Ганхуйг хаан хүний эзэрхүү дуугаар зарлаг болгов. Түүний хамгаалтын алба болон тусгай албаныхан сандарч орхив. Орой нарны түмэн цацраг хумигдан хумигцаар орчлон ертөнцийг түнэр харанхуй нөмрөв. Телевиз, радио мэдээллийн бүх сайтуудаар улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, эрхэм сайдад тохиолдсон халдлага, түүний охины өхлийн тухай мэдээлж, үе түмэн эмгэнэл эрхэм сайдад ирж байлаа. Ганхуйг инхүү балчир охиныхоо өхлөөр үндэсний баатар олж ард түмэнд хайрлагдав. Харин нүд дүүрэн нулимстай зүрх дүүрэн хагацалд тэргүүн бүхийлгэж өхлийн өдөө сүрэн зогссон хүн бол охины ээж Альма байлаа. Чи яах гэж миний охиныг хулгайлж аваачсан юм бэ? Санаад агаар машиндаа дэлбэлж энэ их хүндлэлийн эзэн болох гэсэн биз дээ. Чи үнэхээр амар хүн юм аа. Би чамтай анх таарсан тэр өдрийг харааж байна. Чиний туслахууд миний охиныг хулгайлан авч явсан бичлэг байгаа шүү гэсэн Альма царайгаа аимшигтай хүйтэн болгож хэлэхэд Ганхуйгийн дотор муухаарав. Дараа нь тасгийн чимээ гарч хацраа хорсхийг мэдрэв. Альма түүнийг байдаг чадлаараа алгадаж орхиод гараад явчихав. Хаалга тасгийн хаагдаж Альмагийн гутлын өсгий шал биш түүний зүрхэн дээр туучих мэт тавшлан тог хийсээр холдов. Цус гэж даанч сар цусан улаан хүрээтэй байсан юм а. Ингэх гээд ээжээ. Үүнээс хойш 49 хоног өнгөртөөл Альма тагчиг болж Ганхуйгийн сэтгэлийг амраав. Сайда таны хуучин эхнэр Альма хэвлэлийн баг хурал хийлгэж байна. Гэх туслахынхаа донд Ганхуйг цочин дав хийж огол харан босов. Юу гинэ? Туслах залуу хид хідэн сонин дэлгэж цахим сайд бүх телевизүүдээр цацагдаж байна. Химэн ихэд сандран хэлв. Төрсөн үрээ хулгайлсан хүнд төрийн түвшээ байх эрх байхгүй. Эцэг хүн байх ч эрэхгүй. Тэр бол эрүүгийн гэмт хэрэгтэн гэж Альма яриагаа эхэлсэн байв. Ийм юм гэж бас байдгаа. Муухай шулан бэ. Муухай өлөгч охиныхоо өхлөөр далимдуулан мөнгө салах гэж энэ бүхнийг ингэж болохгүй. Түүний амийг хаах ёстой. Мөнгө өгөх ёстой. Ганхуйг салгалж чичирхэлсэн гараараа уцаа авч Альма руу заалгав. Байна уу? Альма, чи намайг сонсол доо. Би ямар ч буруугүй шүү дээ. Энэ үнэн. Чи ингэж болохгүй. Юу хүссэн? Түүнийг чинь би үгүй л дөө. Мөнгө өгье. Би бүхнийг болгоно. Би чам шиг төрсөн үрээ үнэлдэггүй. Чиний өгөх юу ч надад хэрэггүй. Чи бүхнийг болгодог ид чидтэй юм бол миний охиныг босгоод ир. Муу алуурчин, лөөвөрчин гэж хашгираад Альма уцаа салгахад нүрээ хоёр гараараа даран удтал тонгой суув. Тэгснээ өндийч нүдэн галзуурсан аягтай гэлэлзаад явчихав. Тэр мөш шулумд би тэгээд бууж өгөх үү? Үгүй л байдаг аахгүй юу? Би хин гэдгээ мэдрүүлээд өгье л дөө. Дөөлий хаан нуугдаж байна. Дөөлий түүний залуус найдвартай газар байгаа. Түүнд миний охиныг авчирсан хоёр золгүй амтныг өг. Цэвэрхэн хийн шүү. Тэр хоёр надад ямар их гай зовлон авчирсныг харж байгаа вэз? Ойлголоо сайда. Таны эхнэрийг яах вэ? Альмаг байнга тандаж бай. Ойлголоо сайда. Яг одоо мэдэгдэл хий. 14 цагт би хэвлэлийн баг хурал хийн. Сэтгүүлч нарыг бэлэн байлга. Ойлголоо сайда. Хэвлэлийн баг хурал дээр миний хэлэх үгийг бэлд. Ойлголоо. Одоо гарч болно. Баргар царайлсан туслах нь гарч явхад даанч цулсан улаан өнгөөр сар хүрээлэгдсэн байсан юм а. Альмата дайдах гэж тэр вэж. Химэн Ганхуйг хүмхий зун бодов. Төгөлдөр сар гаруй эмнэлэг твтээд гарахдаа суумгаа болж төрдөг тэргэн дээр суух болов. Цаашдаж эмчлүүлэх шаардлагатай болсон тул оюун төгс байнга асрах болов. Америк дахь компанийн ажил зогсон байдалд орохоос сэргийлж Стивен хангал эзэн сүлдгөөрөө Америк явахаар болжээ. Аава, би явахаа байсан. Хангал Стивен ахтай хамт явах болсон. Би таны дэргэд байна. Химэн өөрийн чия хэлжээ. Миний охин явахгүй яасан бэ? Аав надад алцахгүй гэсэн төгөлдрийн хоолой чичирсгэв. Охин нь түүний дэргэд үлдэх болсонд нэг талаар баярлавч нөгөөтэйгөр хүүхдийнхээ амьдрал цаад бартаа болж байгаадаа сэтгэлдээ шанална. Би явахгүй. Аавыгаа асарч дахиад хөл дээр нь босгоно гэсэн охин нь духанд нь нүрээ наагаад зөөлөн мэгшгэд тэрбээр өөрөө ихэр татав. Үр минь дээ. Аава,
Та бол энэ хорвоогийн хамгийн сайн аав. Би тантай хайртай. Үүрэмжиагийн хажуугаас жижигхэн гар түлхэхэд тэр хажуу тийш болов. Өнөө жижигхэн гар урагш зүтгэлэн тэр хоёрын дундуур орж цэлмэг цэнхэр нүдээ эргэлдүүлэн төгөлдрийн нүүрөөд харснаа ингэрлүүн хасраа наан шуугтнав. Хүү эзэн сүлдээ, аав нь ядран штэ. Буул та. Үүрэмжиа хөвгүүнийг зандрав. Буухгүй. Би аавыг зөндөө сансан. Тийм ээ ааваа. Тийм ээ миний хүү. Аав нь бас хүүгээ зөндөө сансан. Гээд хүүгийн шар үст тэргүүн дээр үнэрлсэн төгөлдөр хөөх химнэ гэж хэр шүү дээ. Саналгүй ч яах вүлээ дээ. Танхлын минь нүр үрсийн минь дүү. Химэн шимшрэн бодов. За, та нар юу хийцгээж байна да? Гихэлдэг дун гарч аяхтаа шүл барьсан оюун төгс тасалгаанд орж ирээд тэднийг инээмсэглэн харж аяхтайгаа төгөлдөрт байрав. Оюун төгсийн тэр инээмсэглэлээс төгөлдөр өөрийг нь аргацсан өөртөө ихэд гимшсэн байдлыг олж харан дотроо түүнийг өрөөдөх шиг болов. Заахаа аях шүл уучих. За тэгье. Оюун төгсийн хийж авчирсан шүлийг уухтаа төгөлдөр нэг их баярлав. Би ч мөн аз тахүнэ. Танхлыг хагаараас шүл уудаг. Оюун төгстөө ханилан амьдрахтаа төгөлдөр түүний хийсэн ийм сайхан амттай шүл ууж байсангүй. Шүл уугаад төгөлдрийн хамаг биеийнх нь хар хөлс цутагчхав. Та нар тэгээд хэдийгээр боцох нь уу? Манайх хэд маргааш өглөө ниснэ. Би явахгүй. Юу? Яагаад явахгүй гэсэн төгөлдөр оюун төгсийг асуунгуй харав. Стивен яваг. Би үлдээж таныг асарнаа. Юу гинэ? Та нар ч бүгдээрээ ажил амьдралаа хагасалж энд үлдэж яадгийн. Явцгаа. Би алзахгүй. Гэсэн үтэлээр шар толгойд хөвгүнийг бодол тунарсан харцаар харав. Би ч яах вэ? Энэ амьтныг эцэг ихтэй нойртож дотн суулгах зөв. Надаас хойш энэ хүү хэцүүдэндээ. Оюун төгсийн шанаанд цагаан ус цохолцохыг тэрээр олж хараад шүүрс алдав. Тийм дээ. Амьдрал гэдэг яасан ч богинох юм битээ. Энэ минь хүртэл цагаан санжигтай болох нь. Мэндслэг зөөлөн ямар сайхан хүрөөстэй байлаа да. Би энд хувийн эмнэлэг ажиллаулнаа. Ямар ч үед дэрэгдэж байх болно. Стивен ч эргэж ирнэ. Бид Монголд амьдрна. Оюун төгсийн энэ үг төгөлдрийг жигтэйхэн баярлуулав. Айлгармаа ойрд ирсэн үү? Төгөлдөр шаал өөр юм асуув. Уцаар ярьж таны биеийг асууж байгаа. Хатам их чинь нас ороод нөхрийнхөд эргэд байх хэрэгтэй болсон. Харал та. Тэнхлэн хөгшин байсан юмсан. Оюун төгс ч өөрийг ярьсангүй. Оюун төгс тэр сайхан сэтгэлд хөгшний ёс бусын хөхлийг зүрх шимшрүүлэн бодсон ч төгөлдөр тэр талаар нэг ч үг хэлсэнгүй. Энэ нь төгөлдрийн санааг зовоохгүй гэсэн бодол байв. Аава, би авлаа гэж чимээгүй гэвдэн Үринчиа хэлв. Тэгдээ охин минь, харих нь уу? Хангал маргааш өглөө явах юм чинь түүнтэй хамт ээжинд нь очино. Албан ёсоор гуйж сүүлээгүй айлд бүсгүй хүүхэд эхэлж очих хэрэг байна уу? Би зөндөө тэднийд очиж байсан юм чинь. Тийм бол явхаас биш яах вэ? Гэж төгөлдөр дургуйцангуй хэлэхэд оюун төгс түүний занг зөөлөх мэд инэв хэлв. Охин нь цүнхээ шүүрч дүүгийнхээ хамрыг чимхэх айдан тоглосноо гараад явчихав. Тэд гурвуулаа хоцорч жаал хөвгүүн төгөлдрийн илгэнд наалцаар байв. Хөвгүүн түүнийг ихэд санжээ. Танхлаа. Ахын дөхүүгээ одоо өөртөө дасгах хэрэгтэй. Би бодоогүй ши ах минь бодсон. Одоохондоо хүүд минь таал байвал түн шиг хэрэгтэй малга. Миний би сүг олцоход байна шүү дээ. Битгий тэгж бодолтой. Гуй танаас та байхгүй бол бид хэцүүднэ штэ. Танхил минь дээ. Цаад Стивендээ л халамжтай бай. Ихнэр хүн чинь. Тэгэлгүй яах вэ? Бид сайн харцаатай шүү дээ. Чи сайн амьдарч байвал ах нь баярлна. Стивний сэтгэлд элдвэ юм хийх хэрэггүй шүү. Стивен намайг ойлгодог, тэр бүр миний харцнаас сайн ойлгодог гэж оюун төгсийн ихэд бардам хэлсэн эдгээр үгсэд төгөлдрийн урам хугарав. Тийм дээ, танхил минь минийх биш, хүнийх болоод удаж байгаа шүү дээ. Цонхны доор намрын салхинаа найгалзах том улаасны олон салаам өчрөөс тасран унах навчис айдал төгөлдрийн амин халуун амьдралаас оюун төгс нэгэнт салан одсныг тэрбээр уйтайхан бодож гониглав. Орон шаргал гэгээ хэдийнэ байраа орхин алсарсаар үчийн бүрийн орчныг нөмөрч их хотын үе түмэнгэрэл мэлсгийн асах үес эзэн болд гаднаас орж ирэв. Балчир дүү эзэн сүлдэн цаад өрөөнөөс гүйн гарч ирснэ. Түүнийг хармагц буцан чавхтаж аав агаа ирж гин гэж шулганахыг сонсоод эзэн болд инээд алдав.
Төгөлдөр хүүгээ хүлээсэн байртай мөнөөх төрдөг тэргэн дээрээ сууж байснаа хүнгнүүлэн инээж. Өө, миний хүү ирв. Ингээд сууж буй тэрэгэнцрийн дугуйг мөнгөнөө аргаар тэмтчин өнхрүүлсээр галтгооны өрөө чиглэхэд зүрхээр нь часгийн хатгуулсан залуу ир араас нь алхаж "Аваа, байж вэ? Юу авах гэсэн? Би аваад ирье" ингэж аргадав. Аав нөхүүдээ хоол хийсэн юм аа. Ивэдээ ийм бийтэй байж муу аав минь надад хоол хийчгээд хүлээгээд байсан байх шүү дээ. Аав минь насан турш бидний төлөө явсаар ийм боллоо гэсэн бодол залуу ирийн цээжинд хатуултахад хоромхноо хоолоо өөдн гашуун шингэн огшин нүд чийгтүүлсэн шингэн мэлтэлцэн дүүрөв. Төрдөг тэрэгэнцрийн точигнох дугуй динжигнэн нааш цааш чихарч савны таг авах халбаг тавг догрох чимээтэй хамт аав нь цахилгаан зовхнаас сайхан үнэр ханхалж арааны шүүс асгаруулсан савта хоол гаргаж ирэв. Балчир дүүн сөөсгөр шар усээ сэвэлзүүлэн аавынхан дэргэд даагна. Тэдний эзэн болд нулимстай нүдээр харж суухдаа энэ сүлдээгээс өөр аавд минь хань болох хүн алга да. Хангал ах явчаар туяагч дэрэгдэн байх байгаа гэж бодов. Аав нь хүүдээ хорхог хийж тавьсан. Миний хүү халуунчулаа атгаж хорхогын шүлөөж хийх хүн сайн шүү дээ гэсэн төгөлдөр хошуу цорвайлгон хүүгээ аргадангуй харав. Яаж ч болсонгүй эзэн болдын нүдэнд хуралдсан нулимс хазар эсгэх мэт доош бөмбөрөн урсав. Төгөлдөр хүүгээ харж нүдэн чихтэд ирсэн ч сэтгэлээ чандлан байрав. Хөөе, миний хүү чинь яаж байна? За зүгээр дээ зүгээр. Аав нь одоо алцахгүй. Энэ тэрэг байхад болно шүү дээ. Төгөлдөр хүүгийнхээ тохон дээр үнэрлээд гарт нь халуун чулуу атгуулав. Сайн атгаараа минийх үү. Хийх хүнд сайн. За аава би бас чулуу атгая. Хийх хүнд сайн гэсэн бяцхан эзэн сүлдийн доо цангинахад тэд хөхрөлдөв. Тэгэлгүй яах вэ минийх үү? За чулуу атга ир хүндээ гэсэн төгөлдөр бяцхан хүүгүний хайрлан үнсэн. Тэр гурав ийм шуугилдан хооллох зур эзэн болд ээжтэйгээ хамт байсан тэр нэгэн шүн аав нь хоньны бодог авчран халуун чулуу атгуулж байсныг санав. Тэгэхэд эдний амьдрал бүтэн байсан. Гэхдээ анхны ан цав гарч ээж нь аавд нь сүрхий уурлан хөөж муухай ашаасны дараах эвлэрэл байсан болохоор түүний сэтгэлд мартагдахгүй хоногшин үлдсэн билээ. Эзэн болд уг нь ээжиндээ очиж хоноод өглөө эрт хойд эцэг Стивентэй хамт онгоцны буудлын дээр очих ёстой байсан ч энэ шүнийг аавтайгаа хамт өнгөрөөхөөр шийджээ. Миний хүү хоолой дээ. Дүүн хөөрхөн байгаа биз? За аваа гэсэн эзэн болд дүүгээ харж инээмсэглэв. Тэрээр анх дүүгээ хараад ихэд балмагдаж басгүй хүүхэд сэтгэлээр ихийгээ харамлан бяцхан дүүдээ тааламж мудаа ханддаг байснаа бодов. Эзэн сүлдээ чи чинь том ир болжээ дээ. Одоо Стив аавтайгаа хамт явбал яасан? Үгүй би энд аавтайгаа зүг байна. Эн чинь миний аав байхгүй юу? Миний аав тийм ээ аваа. Эзэн сүлд үгүй гिचхвэ гэсэн шиг гүйж төгөлдрийн ингэрт наалдав. Тийм ээ тий. Чиний аав байлгүй ах уу миний хүү? Тэр тийм байгаа биз? Санаа намарсан мэд хэлсэн дүүн гүйн ирж түүний гараас сэгсчээд. Тийм байна гэж эзэн болд хөхрөв. Аха чи надад ийм том усан буу усан зэргийн цамц авчраараа заа юу? За заавал авчирнаа. Тэгээд бас гоё үзэг авчраарай. Үзгээр чи яах нь вэ? Маама бичин. Муу ярва чи. Эзэн болд тажигнтал хөхрөөд дүүгээ дээр өргөн шидээд гар дээрээ барьж авав. Сахилахгүй дүүн дотоод сэтгэл ариусгах мэд цангинуулан инээн. Эзэн болд дахин дүүгээ дээш хөөргөн шидэв. Аяар дүүгээ унагчхав да гэж төгөлдөр жигтэйхэн сандчхад эзэн болд дүүгээ газарт буулгав. Миний хүү хонох юм уу? Ээж их рүүгөө явах юм уу? Хонноо аваа. Тэгш цагаан шууд ярилцуулан инээсэн хүн ээжтэйгээ уцаар ярихаар нөгөө өрөөнд ороход дүрсгүй жаахан эзэн сүлд ахыгаа дагаж точигнуулан гүйн. Ах トゥ хоёрын энэ найрсаг байдал төгөлдөрт ихэд сайхан санагдав. Эзэн болдоо. Миний хүү наашир гэх эцгийнхээ дуунаар бяцхан дүүгээ сугандаа хавчуулсан эзэн болд аавынхаа унтлагын өрөөнд оров. Алтадмал хоёр том арслангийн зурагтай хүрэн авдрын өмнө аав нь сөхөрч өгсөн сууж байснаа хүүгээ харж инээмсэглэв. За миний хүү наашир энд суу. Эзэн болд эцгийнхээ өмнө сөхрөн суулаа. Миний хүү хүний нутагт явахдаа аавынхаа үнэрийг үнэрлэж яваарай.
Төгөлдөр хүүгийнхээ алган дээр зүү орон хадгамалдсан хул шаргал торгон дайлантай хүнд зүйл тавив. Түүнд аавынх нь олон жил барьсан тариат манан хөөрөг байгааг эзэн болд мэдэж байсан тул ихэд сандрав. Ааваа, та яаж байгаа юм бэ? Цагаан сараар та хөөрөггүй яах юм? Төгөлдөр ихэд тайвнаар инэв хийлв. Төгөлдөр энэ хөөргийг цагаан сар наадам хоёроор л барьдаг ажээ. Аав нь яах вэ дээ? Нэг юм олоод барьчих нь үү? Аавд нь байгаа ганц үнэт зүйл бол эцгээс минь өглөж ирсэн энэ хөөрөг. Одоо бол миний хүүгийн юм шүү дээ. Аав. Эзэн болд аргагүй дэн хөөргийг авч тухандаа хүргэн айдаслав. Миний хүү тэгээд ямар мэрэгчлэн хүн болох нь гэж төгөлдөр ихэд чимтэн асуугаад хүүгээ ихэд анхааралтай харав. Имч болно аава. Бүх төрлийн хавдартай тэмцэндэ гэсэн хүн хөөх яавч нь хит их ачааллаас болоод илэгний гол судасны хавдартай болжээ гэж хэлсэн ээжийнхээ яриаг бодон сэрхийн цочов. Хүүн ганц жил болоод л ирнэ. Амьд байдгийм шүү аава. Хэмээн эзэн болд чин сэтгэлдээ сүсэглэн бодов. Тэгээд тэр сургуулийн чинь төлбөр яах болж байна? Стив ах төлнө гэсэн Америкт компанитай шүү дээ. Тун аргагүйцсэн үедээ Стив ахаасаа тусламж авна үз. Харин одоо бол аав нь хүүдээ хэд юм хадгалсан. Төгөлдөр хүүгээ татгалцахын аргагүй хэлээд гар дээр нь жижиг хүрэн цүнхтэй юм тавив. Одоохондоо чиний эцэг амьд буйг санаж бусдаас тусламж гардах хэрэггүй шүү. За аава, ойлголоо. Гэж эзэн болд өмөлзөв. Бэлтгэлээ базааж чадсан уу? Чадсан. Төгөлдөр бүх хүчээ шавхан үндийж тэргэн дээр гарч суугаад эзэн болдыг татан биедээ ойртуулж духан дээр нь үнэрлөв. Эцгийн нүүр нойтон байлаа. Миний хөө одоо эртхэн амар да. Маргааш олон цагийн нислэгтээ ядаран шүү дээ. За аава. Эзэн болдыг усанд орчгоод гарч ирэхэд аавынх нь унтлагын өрөөний гэрэл унтарчихсан байхад бол буцаж алхав. Нэг настай нэлэх үстэй цагаас ижил дасал болсон төрсөн гэрийн халуун агаар толгойд нь цагаан сор хэдийн цацагдсан халамж хайр асгарсан аав нь түүнд хамгийн их аз жаргал болон оршиж буйг тэрбээр мэдэрч өмөлзөв. Эзэн болд унтахаар өрөөндөө оров. Энэ өрөө бол түүний ихэр хоёр эгчийн өрөө. Эзэн болд хүнжилд орж хэвтснээ үндийн сууж эцгийг өгсөн олон цахилгаантай хүрэн цүнхний цахилгаан товчийг шар хийлгэн татав. Тэрбээр огол харайн босож нүдэндээ ч итгэж чадалгүй дахин цүнхэндэхийг барин үзэж нэг бодлоор нь гаргаж тавив. 20 мянгатаар толгойлсон 30 бодол мөнгөн төгрөг байлаа. Орчлонг тулгуурдах хөлгүй шахан болсон аав нь энэ их мөнгийг цоглуулах гэж бүтэн биеэ тал болтол зүтгэснийг эзэн болдын хүү мэдэрч нулимс туслуулан аавыгаа өрөвдөв. Эзэн болдын нойр нь хульжжээ. Нэгэнд нойр нь хульжсан тул догдолсон сэтгэлээ барьж чадалгүй босож аавынхаа өрөөнд оров. Аав нь цаашаа хан руу харж хөвтөөд сэтгэл нь амарсан хүний тайван нойрсолтоор жигд зөөлөн хорхирон унтах ажээ. Мөнөөхөн сахилгагүй бяцхан дүү эзэн сүлдийг ихэд өгөөмрөөр хайрлан тэрсэн харагдахад эзэн болд дүүдээ атаархах шиг болов. Эзэн болд эцгийнхээ орны өмнө очиж тулан зогсоод хүнжилсхэн шурган орж аавынхаа твхгэр өргөн цээжийг араас нь тэврээд нүрээ наалаа. Төгөлдөр сэрж зөөлөн ханаа эргэж хүүгийнхээ булчин шүрмэс зангирсан бэдлэг гарыг зөөлөн илбэв. Аав, та яаж? Миний хөө одоо унтдаа олон цагийн нислэгтээ ядаран шүү дээ. Төгөлдөр өөрийг хэлсэнгүй. Тэр хизээч эцэг хүний үүргээ умартаж байгаагүйд бахархсан хүн эцгийнхээ халуун биед наалдан нялх багыг шигэ нойрсов. Цаг ягаачгүй байхад үүр цайх хүслэн хоёр орж ирснээр тэд яран босцгоо. Төгөлдөр яаран цай чанаж бэлэн бууз жигнэн бүгд ширээ тойрон сууцгаав. Аава, одоо хувцас солиорой. Бүгд нисэх явж дүүгээ өдөж өгцгөөн. Сүүлийн үед үүрцэх охиныхоо хэлснийг ягштал дагах болсон төгөлдөр хүү хүргэнээ гаргаж өгөх болсондоо жигтэйхэн баярлан хувцас солихоор тэрэгцрээ тачигнуулан өрөөрөөгөө явав. Ихчээ, аав надад их мөнгө өгсөн. Стив ахаас сургалтын төлбөр гуйлтгүй болсон гэж эзэн болд ихчийнхээ чихэнд шивнэв. Хөөрхөдөө муу минь надтай зурж наад мөнгийг чинь хийх гэж судсаа хаттал зүтгэж хөлгөө болсон юм шүү дээ. Хүүгээ хүний өмнө нүүр улал зоолохгүй гэж. Тэгэхэр ч ойлгосон биз. Сургуулаа сайн төгсөөж их мэдлэг олоод эргэн ирж аавыгаа амжилж ачийг нь хариулаарай. Химэн үүр заах хэлээд дүүгийнхээ хацрыг илв.
Улаанбаатарын тэнгэр ширхэх зүйлгүй тунгалаг сайхан өглөө болж байлаа. Төгөлдрийнхэн бүгд Чингис хаан нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхимд цугларчээ. Төгөлдрийн дэргэд бяцхан эзэн сүлд бахим том гараас наатхан зогсно. Шал нужигнуулсаар нэгэн хүн алхан ирсэн нь Стивен байлаа. Стивний ард настаган өтлөх шинж орсон царай тунгалаг бие тэгш гойлог оюун төгс инээмсэглэн зогсно. Стивен нилээд зузаарч төвхгэр өргөн цээж нь улам ханхаар бадрун болсон харагдана. Шар үсээ хар хүрнээр бодсон нь түүнийг Аз хүн шиг санагдуулна. Тэр шууд алхасаар төгөлдрийн өмнө ирж гарыг нь халуун татна атгаж "Төгөлдөр ахаа, би энэ сайн уу?" хэмээн мэдлэв. Сайн байна уу Стивен?" Стивний гар халуун оргиулж байв. Юу урд өмнө ийм халуун гартай хүнтэй таарч байснаа төгөлдөр санаж чадсангүй. "Хей, сайн байна уу том залуу минь?" Төгөлдөртөө мэндэлсэн Стивен эзэн сүлдийг хоёр гар дээрээ дээр өргөн сарвалзуулахад хүү баясгалантай хөхөрч бүгд тэднийг баясан харцгаав. "Индра, хүү минь, аав нь чамдаа хайртай шүү. Хайрт минь, чи надад юу захимаар вэ?" "Би юу? Та надад авчирч өгөх юм уу? Би эзэн бол дахта усан буу, усан зэргийн цам загсан. Надад захиач тэ хүү минь. Би чамд бүхнийг авчирч өгнө. Тэгвэл онгоц, машин, маама бичих үзэг" гэж хүү цангинуулав. "Тэнийхэн жаал минь дээ. Хонгор хүн минь. Маамаг үзгээр биш харандаагаар зурдгийн. Би чамдаа бүгдийг авчирнаа. Бүгдийг авчирна. Сайн сууж байгаарай" гэсэн Стивен хүүгээ илгэндээ наан тэрвэв. Харин хүү төгөлдөр өөд сарвалзах ажээ. "Аава, сайн сууж байгаарай. Бие сайн эмчлүүлээрэй." Хангал хамгийн сүүлд түүний өмнө жижиг дугуй чимданаа чирэн ирэв. Түүний гарт үүрэнчи охин нь хөтлөгдсөн харагдана. "За миний хүү, сайн яваарай. Хүний газар ирүүл байж их зүйл сураарай. Аавдаа санаа зовлтгүй. Туяаг нь удахгүй явуулна." Төгөлдөр дээлтэй ирсэн тэр залуугийн хоёр хацрыг инхрийлэн үнсээд гарт нь жижиг тогтоотой зүйл атгуулад "Миний хүү" хэмээн ихэд өөрөмсөн хэлжээ. Одоо хэрэн төрсөн эцэгтэйгээ ив аяа олж чадаагүй яваа залуу эрд энэ үг ихэд нандин дотн санагдана. Өөрөнчөө гарыг нь чанга атгасаар "Чи хизээч ганцаардахгүй. Би чиний дэргэд ямагт хамт байна" гэх шиг залуу бүсгүй болбраа зөөлгөнгаар түүнийг инхрийлнэ. Амьдралын нэгэн сайхан хүүг аялгуу тэдний өмнө их шиглэн байна. Улаанбаатарын тэнгэрт ширхэх зүйлгүй тунгалаг сайхан өдөр болж байв. Сарын дараа шинэ ажлаа эхэлнэ. Түүнээс наанд бит хоёр дамжуулах нэг ажил байна. Олон хүний дундуур тэрэгцэртэй төгөлдрийг түрэн алхаж явахдаа оюун төгс хийлэв. Энэ үг төгөлдрийн зүрх рүү урсан оров. Настя нагцаа хөдөөлүүлснээс хойш шүүдрийн харц хүртэл өөрчлөгдөн хүйтэн харгас болж байг алхирмаа харж тэр хэрээр зовж байв. Шүүдэр ихэнх цагийг ганцаараа байхыг чухалчлах болов. Ханаа хоол идчих. Алгирмаа тавхта хоол барин орж ирснээ нэг зүйлийг бодон хөмхийгөө тас зууж хан руу гөлрөн суугаа нөхрийнхөө өмнө тавиад эргэв. Тэрбээр түүнтэй анх учирсан тэр үйлт өдрийг аргагүй эргэн санахад хүрчээ. Өнөөдөр түүний нөхөр яг тэр үеийн үлээс сахигчиг харгас хэрцгээ болчхоо сууж байг харсан бүсгүйн зүрхээр ширхийн хатгуулж өөрийн ирэхгүй нулимсанд хоёр нүд нь бүрхэгдэв. Алгирмаа нөхөр нь зөөлөн дуугаар дуудахад тэрбээр яг дороо зог тусав. Гэсэн ч эргэж харахгүй зогссоор хэдэн хором өнгөрөв. "Үгүй чи минь яаж чаад байгаа юм бэ? Нааша над руу хараач." Шүүдрийн зандчих сонсогдно. Алгирмаа эргэн харав. Нөхөр нь босоо зогсчихсон түүнийг мэлрэн ширтгэд алгирмаа хоош ухрав. Шүүдэр түүний дэргэд ирэн гараас бариад эхнэрээ гайхан харав. Алгирмаа чичирч байх нь тэр. "Чи минь одоо яаж чаад байгаа юм бэ?" "Би танаас айгаад байна" гээд алгирмаа уйлчхав. Шүүдэр дүрсгийн уурлаж тэгснээ бие барихыг хичээн хөмхийгөө зов. "Айгаад байна. Сонин болох шүү дээ." "Тийм ээ. Айгаад байна. Яагаад чи надаас айдаг вүлээ?" гэж шүүдэр зэрлэг муухай дуугаар хашгирав. Алгирмаа цочин дав хийсэн ч эргэж харав. "Ийм болохоор чинь танаас айгаад байна. Хүүхдүүд байтугай би тогтхын арга алга, тийм ээ. Би айж байна" гэж алгирмаа хашгирав. "Намайг харж чадахгүй.
Надаас айгаад байгаа юм бол зайлчи. Айлгармаа дахин хэрдгийн зочив. Арайч дээ. Намайг хөөлөө гэж үдээ. Юу гинэ? Юу гэсэн бэ? Хүүхэн гой. Та манахаас зайлж үз. За. Бүр ийм дээрээ тулсан уу? Тийм байх нэ. Тэгье. Би зайлад өгье өөдгүй амтан минь. Айлгармаа гомцсондоо дагжин чичрэн хашгараад айдас нь үргэх мэт алга болоход хамаг чатлаа шавхан шүүдрийн хацар руу алгадаж орхив. Мөө өөдгүй навшин амтан чамайг харахыг ч хүсэхгүй байна. Айлгармаа гүйн гарч хаалга тасгийн хаагдахад шүүдэр чимчигнэн хорсоо хацраад аран суув. Хацар руу алгадаж гин. Тийм ээ. Алгадаж орхилоо. Мөө өөдгүй юм. Ерөөс энэ хүүхэнтэй дими сууж зүгээр л урдих шиг араатн шиг алалдаад байж байдаг байж. Тэгсэн бол Надя нагц минь, цор ганц нагц минь амьд байх байсан. Би түүнийг хамгаалж чадсангүй. Хайрын сайхан нагц минь би ялагдчихлаа. Очиж тэр муу ган хуйгт ялагдчихлаа. Ингэж шивнсэн шүүдэр зүрх сэтгэлдээ усаар биш цусаар уйлжсав. Эцэст нь тэр төрөөхөн айлгармаагийн халуун сэтгэлээр шингээж хийсэн тавхтаа шүлийг авч идэв. Халуун шүлний үнээр өрөө дүүрэн төгөв. Хаалга зөөлөн онгойж Артур орж ирээд түүнийг зэмлэнгүй нүдээр харан зогсоход "Гараач, хаалга хаа" гэж хашгирав. Артур гарсанчгүй. Хаалга дотроос нь дангинтэл төвчгöd тэртээ тэргүй багтран дүрлзээд байсан шүүдрийн уур дээд зэгтээ хөрөв. "Хөөе новшоо. Би чамаа гар гэдэг юм шүү. Би гарахгүй. Би чамд тушааж байна. Би өнөөдөр чиний тушаал дагсан ажилтан чинь биш. Харин чиний дэргэд байж бүхнийг хамт тулсан амт сайн нөхөр чинь байна. Тиймээс би эндээс гарахгүй." "Гарахгүй гинэ?" "Тийм ээ. Би гарахгүй. Чи бас айлгармаа шиг намайг орхиод зайлаад өгвөл би баярлна. Чи дими юм хийх юм. Чи түүний гомдоох ирэхгүй л баймаар юм. Чиний 5 хүүхдээ их шүү дээ. Мөн чи түүнийг их өмөрч байх шүү дээ. Тэр эмэгтэй чамд тийм их таалагдаад байгаа хэрэг үү? Таалагдсан таалагдаагүй дэ гол нь биш ээ. Түүнтэй хамт чиний хүүхдүүд байгаа биш үү? Надад хамаагүй. Ихэн тэднийг аваад явах үз. Харин би нэг настай нялх үстэйгээс минь өдийг хүргсэн ганц хайртай нагцаа дөөлөд алуулчаад байна. Урагшгүй миний залуус тэднийг алдчихсан. Тийм л дээ. Тэр миний буруу. Надя нагцын явдалч миний буруугаас болсон. Харин айлгармаа ямар буруутай юм бэ? Чи ихнэрээ буруутгах хэрэггүй. Артурыг өөдөөс нь дутхгүй зэрлэг баламдаар хашгирахад шүүдрийн нүд улаанаар эргэлдэн гараа тас зангидаад "Буруутай. Тэр буруутай. Хүүхдүүдтэй хамт миний нагцыг аваад явахгүй яагаад үлдээсэн юм бэ?" гэж хашгичав. "Буруут нь чиний өмнө зогсож байна. Өврөөсөө хаах хэрэггүй. Наагц эгч илжиг шиг зөрөөд хамт яваагүй эцтэй" гэж Артур зориуд өдөн хашгирав. "Мачи, ингээд миний ганц нагцыг илжигтэй зөөрөл" гэсэн шүүдрийн цохилтонд өртсөн Артур тэрий хадав. Шүүдэр зодоонд ганцхан урагшаа гэсэн урайтай. Түүний тас зангидсан хоёр гар Артурын аль таарсан газрыг хөхнөц болгон буусаар. Артур шүүдрийн галзуурсан энэ цохилтуудаас бултаж бултсан ч цохиулж тэрий хадан унаж таслахай дундуур зогтон хараасаар 2 цаг орчим болов. Тэр хариу зодтолцсонгүй. Зөвхөн шүүдрийн олон хоногийн багтарсан уур хилэнг намдаан гадагшлуулах гэж ийм арга сэджээ. Артурын цээжнээс цус амтагдан өөрийн ирэхгүй дайвалзан ирэхэд тэрбээр буудан алан гулдайн унав. Ерөөс ямар ч шииртэй ир шүүдрийн ийм цохилтыг дааж гарч чаддаггүй билээ. Шүүдрийн сүүлчийн хүчтэй цохилт Артурын шанаа элэг дүүрийг нь дэлбчих төхөн туучаад өнгөрөхөд Артур муухан мушигаад нүдэн анин муужрав. Артур химэн гин тухайн орох шиг болсон шүүдрийн сандачсан дуунаар тэр сэргэн яолов. Хамаг биеийг нь шүүдэр сул байтал нүдсэн байлаа. Толгоон заацаараа салахнуу гэлдээ янгнаж агуудас хүрнэ. Өвдөхгүй ч газар алга болжээ. "Яаж вэ нанда? Үхэж вэ новшоо? Гүүцээч араатан минь" гэж шивнээд Артур цустаа хөөс сахруулав. "Болохгүй. Эмнэлэгт очих ёстой" гэсэн шүүдээр түүний ам хамраас нь цус садран асгарсан толгой гүргэн илгэндээ нааж "Артура, чи яах гэж наашаа орж ирсэн юм бэ? Амд нь чамайгаа алчих төглөө шүү дээ" химээгээд цорхиров.
Одоо хурдан имлэгт очие Артур. Битгий солиор. Гойж байна штэ. Битгий илжиг шиг зөрөөд бай. Би хаашаа явахгүй. Би чинь муу ань шүү дээ анда. Намайг хөл дээр минь босгоод арих. Дэми байхаа анда. Цээжнээс чинь амнаас чинь цус сатраад авахт чинь босгоодох гэж байна шүү навшаа. Артурыг муухай хашгирахад түүнийг ийм болгосондоо ихээхэн бандсан шүүдээр босгож зогсов. Хөл дээрээ зогсож байхыг бодоход яс үсэн ашгүй хугарсангүй бололтой гэж шүүдэр баярлах яг тэр агшинд Артурын чулуу шиг хатуугаар баруун шанаанд нь тасгийн буула. Дараагийн цохилтонд шүүдэр тэрийг хадан унав. Артур амандах цустаа шүлсээ хаяад дэрэгдэн дээш харан зэрэгцэн хэвтэв. Яа, чи ч мөн саналтаа авч явах шүү. Мангар гэдэг нь харин чи намайг ямар болгосон бэлээ навшаа. Би чин гайг байгаа бол намайг зод. Юм шударган дээр. Тэнэгтэй чи би угаасаа тэнийг Артур Алиграма хоёр байхгүй бол хинч биш шүү дээ. Үхэн гэдгээ мэдэхгүй яваад анчны отолтонд орох тэнэг баавгаа. Одоо л нэг үннээ арайхийн хүлээж байх шүү. Гэхдээ одоо чиний дэргэд би ганцаараа байх шүү. Чи хөөчгсөн юм чинь явхаас биш яах вэ? Гэхдээ миний хань 5 хүүхдээ минийх шүү дээ. Ганц үгэнд нэрээ явчих гэж үү? Хайр сэтгэл эмзэг гэдгийг чам шиг мангар даанч мэдэхгүй л дээ. Эхнэр ч авч үзээгүй чам шиг тэнийг надад авгаагаа хэрххийг заагаад яах вүлээ дээ. Хожимдсон гэмшлэр яах вэ дээ. Одоо залга хотын төвийн байрандаа очгээ. Шиншүүр хамгаалаг нөлийнхэн биднийг агнаж эхлэх болсон. Ийм игзэгтэй үед чи мөн тэнэгдэх юм аа. Яг юу болсноо хэлэхгүй яасан гэсэн шүүдрийн дуу төгшүүртэй болон өндөв. Эхлээд эхнэртэйгээ уулзраа олоодхоо мөн хүний үг сонсох байсан байхдаа ясан толгой чинь гэсэн Артур нам дуугаар хөхрөв. Шүүдэр дахиад л зовлонт бодолд эргэдэхэд өсрөн босож уцаа шүүрч аавав. Тэр одоо эхнэр хүүхдүүдэд хамгаалан завнаж эхлэв. Өчнөө залгаад Алиграма уцаа авсангүй. Шаацаа уртаа хүүхэн шүү. Одоо нэг хэсэг намайг зовон л доо. Нагц ихчээс их ааш сурсан л да бас. Шүүдэр ийм бодсноо 3 том хүүхдийнхээ утсанд ээлжлэн залгав. Авсангүй. Үгүй мөн дуудаад байгаа хэрнээ утсаа авахгүй болсон юм аа. Бүгд гомдоо эцтэй ганц цэцэг рүү залга. Аавда жигтэйх хайртай охин шүү дээ гэж хэлээд Артур өндийн суув. Шүүдэр дунд охиныхоо утсанд залгав. Байна уу аваа? Хөөхөн охин минь. Аавын охин хаана явна? Биднээс хот руу явж гин. Ээж ууртай байна. Их ууртай байна уу? Тийм юм шиг байна. Миний охин уцаа ээжтэй өгдөө. Хэрвээ ээж чинь аавтаны ярихгүй бол аавта заавал яар аюултай байдал үүсэж байна гэж хэлцаа юу? За аваа. Аюултай байдал гэж юу вэ? Охин нь хариу шалгав. Аав нь дараа тайлбарлаж өгнө. За юу? Охин хариу дуурсангүй. Охинд ярих завдал өгүүлгүй Алиграма уцыг нь шүүрэн авсан байлаа. Чи бас одоо ямар юм яриад байгаа юм бэ? Хүүхдтэй юу яриад байгаа? Юу болоод байгааг надад хэлээд өгөөч. Миний хүүхдүүдэд юу тохиолдох бол гэхээс айж байна гэсэн Алиграмагийн хоолоо сааралтахад шүүдрийн зүрхээр часгийтэл хатгуулав. Нэг муу савн татаад байна хана. Чи хамгаалалтгүй явж болохгүй. Хотын төвийн байранд оч. Шигшүүр тийш очино. Хана уучлаарай. Багтартлаа уурлаад түүнийгээ барьж дийлэхгүй чамаагаа гомд очихлоо. Чи чинь арх уугаа юу? Үгүй дээ хана. Ийм үед яаж арх хоолоор орох вүлээ дээ? Чи ганцаараа байгаа мó? Артуртай баахан зодолтоод сая тайвширлаа. Юу? Зодолтохоо? Тийм ээ. Артурыг бодлын даваагаар давуулчих шахлаа. Яадаг вүлээ? Тэгээ цаадах чинь зүгээр юм уу? Гайг бололтой. Дээшээ хараад арзаагаад намайг загнаад л хэвтэж байна. Ямар хүүхдүүд ивштэй. Тайвширсан бол боллоо доо. Уурлаад хөхөлдөөд учир нь олдохгүй аашлаад байхад чинь хэцүү юм. Намайг уучлж үзээ хайрт минь. Би тэгвэл эргээд очие доо. Хотынхоо байранд очиж вэ. Би шүн очино. Үгүй, би дэрэгд ч юм баймаар байна. Алигэр минь дээ. Хүүхдүүдэд төвийн байранд хүргэснэн дээр юмыг ээж мэдхүйлээ. Ер нь энэ хараал шингэсэн цусланг зарнаа. Хэрхэвч үгүй шүү. Наа чин би хадам ихчээс бүхнийг ойлгож ухаарсан. Миний хувьд хамгийн өвтэй газар. Тийм бол тийгдээ. Харин хэд хоног битгий ирээчтэй. Чи намайг зовоохгүй дөр нэг ч алгаа шүүдрээ. Инсээр Алиграмагийн уйлах сонсогдов. Шүн биш, би 3 цагийн дараа чиний хойноос очино. Үний юм уу? Алиграма уйлсаар асуув. Үнэн байлгүй яах вэ?
Утас тасаарч альгармаа түүний хэлснийг дагах нь тодорхой болоход шүүдэр ууж мамсгаа авав. Ойлгосон уу? Хүний хань гэдэг өөр юм аа. 5 хүүхэд ойрхон гаргуулсан минь мөн чиг зөв юм боллоо. Тэгэхгүй бол манай айлгэр шаацууртай хүүхэн шүү. 5 хүүхдээ тэжээгэд амьдрахаас ч сийхгүй хүн. Сийхгүй. Энэ яах вэ? Харин чи юу болсныг надад хэлээд орхи гэсэн шүүдэр Артуртай зэрэгцэн хэвтэв. Артур хэвтэж ихтэй уцаа гаргаж нэгэн бичлэг гарган харуулв. 40 гаруй насны аятайхан царайтай хийнцэр хувцалсан эмэгтэй сэтгүүлчдэд хэвлэлийн баг хурал хийж байлаа. Төрсөн охиноо хулгайлуулж аваачаад машинтайгаа дэлгүүлж байгаа аратан төрийн сайд хийгээд явж байна. Тэр улсын хурлын гишүүн. Гэхдээ тэр бол гэмт хэрэгтэн. Миний охиноос өмнө охины мэгчээлдэг бүжгийн клубээс 2 охин алга болсон. Тэднийг улсын хурлын гишүүн ган хоёрын хүмүүс хулгайлсан гэдэгт би итгэлтэй байна гэсэн эмэгтэй 14 орчим насны царайлаг хөрх охиныг чирэн машин цуулгаж байгаа бичлэгийг харуулж сэтгүүлчдийн асуултанд хариулж байв. Бичлэгийг үзсний дараа шүүдэр Артурыг харав. Юу болоод байгаа юм бэ? Энэ эмэгтэй бол ган хоёр гишүүний анхны эхнэр 4 хүүхдийн их. Охиныг тэгээд хэн хулгайлсан? Мэдээж ган хоёрын хүмүүс биз? Яах гэж охинтойгоо уулзах гэсэн биз дээ. Гэхдээ бид тэр шөнө ган хоёр гишүүнийг охинтойгоо цуг байсныг мэдээгүй. Түүнтэй хид хідэн хуйлдагчид охид эмэгтэйчүүд явдаг гадны хоёр нөхөр ирж уулзах ёстой байсныг мэдсэн. Гэтэл ган хоёрыг тэр бүх уулзалтаа цуцалсан нь охинтой холбоотой байж ган хоёрыг тэр өдөр Макаогоос ирэх түнштэйгээ нэг тийш явхаар лимуз машина үүдэндээ сойж залуу амраг дээрээ ч очихгүй байсан болохоор лимузэнд тесрэг бодис тавьчихсан байсан. Гэтэл ган хоёрыг биш балчир охин нь өртсөн нь харамсалтай явдал болсон. Одоо ган хоёрыг дөлийг дахиад бидэн рүү тавина. Тэр ч ойлгомжтой. Муу байна да та нар. Хөөх охин. Бид гэхдээ хүсээгүй штэ. Тэгсэн ч гэсэн. Буурал үст эмгэн балчир нийлх охин. Хилэгч юм биш. Одоо бол бийж ган хоёрч улангалсан. Ган хоёрыг биш хөөхий их хүн зовж байна. Тэр бүсгийг хамгаалтанд ав. Ойлголоо. Манайхан эмэгтэйг хамгаалж байгаа. Дөлийнхнийг бүгдийг нь устгах. Тэд Монголоос явсан ч аль нэг улс оронд аллах үйлцээр л байх болно. Харин ган хоёрыг түүний нүхтийг бол шорон хүлээж байгааг бүү мартаарай. Ойлголоо. Харин одоо яахыг хэлж өгөөч. Үгүй чи чинь саяхан миний тэнгийг дуудаад байсан биз дээ. Би ажил ярьж байна штэ захирлаа. Хойлоо ажилдаа орчход байна шүү дээ. Дөлийнхэн хаана байгаа? Хайж байгаа. Сураггүй юм. Ган хоёрыг түүнийг нуулсан ч байж болох юм. Үгүйс гэхгүй. Ган хоёрыг 2 бүжигч охиныг хулгайлсныг хуучин эхнэр нь нийтэд дэлгэж гисэн юм чинь. Ган хоёрыг хариу мэдэгдэл хийж эхнэрээ буруутгасан. Моцөө үрчхан. Ган хоёрыг дагаж хамт буух ойрын харьцаатай хідэн том тушаалтан байна. Улсын хурлын гишүүд, яамдын сайд, тусгай газрын дарга 15 том албан тушаалтан байна. Өнөө шөнө тэгвэл дөлийнхнийг солилцоо хийж аавна. Юугаар тэрвэ? Зөвхөн надтай л идэг. Миний багийг ав. Бичил камер сойрлуулахаа мартва. Надтай хамт чиний 2 залуу орно. Чи гадна хамгаалтанд үлдэнэ. Шилэн болтын тусгай албадын нэгийг бэлэн байлга. Та баривчилгаа явуулах гэж байгаа мó? Ганц шөнийн дотор бид өрсөх ёстой. Бүх юмны зангилааг ган хоёрыг атгаж байгаа бол хэрвээ би андуураагүй бол андуурсан байлаа чиг өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй. Алив шалвлээ. Миний машиныг дохиур дамбаа байраг. Чихчийг цэник авахаа мартав. Түүнд хүрэн хавцтай амаа мартав гэж хэл. Харин би явлаа. Чиний ажил үлдлээ. 3 цагийн дараа очино гэж айлгэрт амлчихсан. Ингээд чиний би яаж байна андаа? Новш гэж шүд зуугаад тэсэнлгэн шүү. Тэгвэл би явна л гин шүү. Тэр хоёр хөхрөлдөж халуун дотноор тэврэлдэв. Муу новшийн үлийг сахигчаа. Энд чинь л миний анд байдаг байхгүй юу? Гэж Артур тажигнуулав. Артур чи юу? Барж идэхгүй хөх могоо шүү чи. Зүгээрээ шүүдэр зүгээр. Чи бид хоёр эр биедээ хань нүмер болж эрхэн чинээ байхаас өдийг хүрлээ. Чи миний эцэг хийг оролдог. Цаана нь гэр бүл хань үр хүүхэд чинь байна. Тийм болохоор чи өөрийгөө үхэл рүү ч юм уу сүүрэл рүү ч хөтөлж болохгүй эцтэй. Хэмээн Артур түүнд анхааруулan хэлжээ. Шүүдэр толгой дохиж байлаа. Хэвлэлийн баг хурал хийлгэж өөрийгөө сэтгүүлчдийн өмнө цэвэрлэж чадсан ган хоёрыг залуу эхнэр дээрээ ихэд маадгаар ирж тансаг сайхан хооллоод амраглан жаргажээ. Хин хинэн мансууралд автаж гүн нойрон думбан байтал гинт марлгоо бүсгүй орилоход ган хоёрыг цочин сэрж харсан зүйлдээ ой ухаанаа алдах мэд дагжин чичрэв.
хамаг биеийнх нь хөтөн хөлс асгарна. Тэдний унтлагын орны дээрээс хурц цагаан гэрэл сийчих мэд ялтан шарж тэр гэрлийн цаанаас үзээрийн муухай баг гэмээр өмссөн том биетэй 3-4 хүний дүрс харагдана. Эхлээд ганх хоёыг бид өвчгээд там гихчэд очичоод байна уу гэж бодон сэмхийн биеэ чимхэж үзв. Часхийн өвдөж байлаа. Арай өвхөөгүй болол та. Бүх хөдөл аминда хайртай бол аятайхан байгаараа навшаа. Тийм ч их үзэн ядсан өнгөгүй нэг залуу зандрав. За та нарт юу хэрэгтэй юм бэ? Мөнгө өгөө. Бид бол чамаас өөр хүмүүс. Тэгээ та нарт юу хэрэгтэй юм бэ? Ганх хоёгийн хажууд маралгоо бүсгүй хачиг шиг наалдаад дагжин чичирнэ. Ганх хоёр гинт түүнд тэр шан уурлаад цааш нь түлхөв. Арай энэ гिचигээс болсон юм биш байгаа. Тэдний нэг тэр хоёр руу ойртон ирж түүнд наалдсан шалан хүүхнийг угц татан холдуулж шалан дээр шитгэхэд хүүхэн уйлж эхлэв. Дуугүй болохгүй бол сүнс чинь төөрөх болно шүү. Хурдан босож хувцас өмс гэж нэгэн тушаахад доод эрхнээ ч халахлах хувцасгүй хүүхэн хурдан гихчин босож нөгөө өрөө рүү орж нэг залуу араас нь дагахад бузарлах нэ гэж ганх хоёыг харамсан бодов. Хүүхэн тийш ороод дахиж гарч ирсэнгүй. Бууцарлаж байна. Мөг чи чинь ган хийхгүй байхыг бодоход дуртай байгаа л та. Энэ гिचигээс болж байгаа л та. Гэж ган хоёыг хорсон бодов. Гэтэл гэрэл улам ихээр цацруулж их гэгээ түгээд явчихав. Аимшигт дүрст баг өмснийгээр түүний өмнө ирээд төмөршиг хатуу зөвлөөр эрүүнд ороос нь өргөхөд тэрбээр дагжин чичрэв. Бурхан минь яадаг вүлээ? Амьд үлдвэл учиртайсан. Эрхэм гишүүн ингээд өгчгээд дэндүү хайран санагдаж байгаа вэз. Их л хорсолтой хэлэх сонсогдоход ганх хоёыг дагжин чичрэв. Үнэхээр харамсалтай байна гэж ганх хоёыг сөнгөтөн шивнэв. Дөөлий хаана байна? Би мэдэхгүй. Тийм хүн байдаг эсхийгч мэдэхгүй. За яах вэ? Чи мэдэхгүй бол тэр л үз. Дөөлигийн өмнөөс өөрөө тамийн ертөнцид очиндоо. Үүнийг чирээд гарга. Эмлэж зас. Химээ харигсаар хашгирахад хоёр хүчтэй гар ганх хоёгийг гут татан хүнчлөөсөн сугуулж хевсэн дээр дээш харуулan хэвтүүлв. Тэр ихээс төрсөн нүцгэн биеэрээ байлаа. Мис ажилбар хийх хоёр хүн хайч хутга барьсаар дээрээс нь тонгооход ганх хоёыг болооч дээ би дүлийг хэлье гэж хашгирав. Авч гарахад бэлдэг. Ойлголоо. Тэд түүнд ихэд дуулууртайгаар захирагдаж ганх хоёгийн амийг скотчтож толгойд нь битүү өмсгөл углан юм харахгүй болгоод араас нь түлхөв. Та нар намайг хааш навч яваа юм бэ? Дөөлийг зааж өг. Эсвэл чи өөрөө их л завж орчлон орхих байх та. Ойлголоо. Наад хүүхнээ хааш нь ч гаргаж болохгүй шүү. Өнөөх ирийн ихэд муухай хашгиран зандчих сонсогдоно. Хөрх юм аралгоо мөнч сайхан хүүхэнсэн. Мус амнууд яавч зүгээр өнгөрөөхгүйс. За дүүрч амьд гарч байвал ганц хүүхэн гарцтай гарахаас биш яах вүлээ. Сайхан хүүхэн мундсан ч биш дээ. Зөвхөн хар амиа хаацайлан бодож явлаа. Бүх юм яг шүүдрийн санснаар болж дөлийнхнийг ямар ч эсэргүүцэлгүй барьж авчээ. Битүү сахалтай боровтор царай цүүдэрсэн өндөр дуухийн хамрын цаанаас ялтулцсан ногоовтор туяа чарнууд ухархаадаа наалдсан мэд доороо эргэлдэж тэрбээр амандаа хараал хэлээд цустаа шүлсээр нулимхад түүний гурвын дунд шүүдрийн хүчтэй цохилт хідэнтэй дараалан буухад алуурчин эр газар татралдан унав. Бүгдийг наваад гар. Шигшүүр хочоод дашаагийн залуус тэднийг чирэн гаргаж задгай машин дээр шидээд хөдөлжээ. Би чамаас ганцхан зүйл асууя. Настай эмэгтэй алах даалгавар чамд хэн өгснийг хэлэдэх. Шүүдрийг орсоор асуухад тэд ойлгоогүй дүр үзүүлв. Новшо, чи хариулаач. Шүүдэр асуултаа англиар давтан асуухад тэр урдын адил мэдэхгүй царайлахад түүний хилэн бадарч хүчит нудрах хідэнтэй дараалан буулгав. Би хэлээ, намайг зодхоо бол. Дөөлий англиар хэлэхэд Артур шүүдрийн гарыг барьж авав. Хэлнэ гэж байна штэ тэр. Шүүдэр хэрсэн бухын улаан туяатнуудээр түүнийг улангасан харав. Хэлээч тэгээд новшоо. Намайг хүмүүстэй минь монголын хэлээр гаргаж өг. Би бүгдийг хэлнэ. Чиний юу хэлэхээс шалтгаална. Танаа монголын төрийн том ноёнтон бидэнд тэр даалгаврыг өгсөн. Нэрийг нь хэл. Ноён ганх хуй гэсэн. Чи харсан уу? Түүнтэй биечлэн уулзсан уу?
Тэр ноёдныг хараагүй. Түүний туслах бидэнд даалгавар өгсөн. Артур, эднэрт чиний тавих халамж үлдлээ. Би ган хоёгийг аваад явлаа. Ойлголоо захирлаа. Цаг алдаад хэрэггүй шүү. Хүн төрлөختний дайснууд гэсэн ч зовоолгүй далд оруулна үз. Ойлголоо. Үүрийн үнэгэн харанхуйг сүглэн түнэр их аймодтын дундуур Давхур Дамбагийн барьсан герман машин галт могой адил морилцсан давхихад арын суудалд Монголын төрийн түвшээ ган хоёыг дагжин чичирч явав. Арай намайг алж арихгүй юм шиг байна. Тэр муусан алуурчид өөхөхтэй таарсан амтад цус гэж даамж сар цусан улаан өнгөөр хүрээлэгдээд байсан юм а. Түүнээс л боллоо. Ган хоёгийн 2 давхар гоёмсог хаусны өмнө ирээд түүний амны скотч нүрийг бүхэлд нь бүтээн өмсгсөн өмсгөлийг авав. Түүний өмнө өнөөх айхтар муу ёрын баг өмссөн айхтар харгас эрс биш хэнцэр хувцалсан нүд дүүрэн иршүүдэр инээмсэглэн зогсож байснаа хүндэтгэн тэргүүн бүхийлгэж эрхэм гишүүн та орд өргөөндөө морилгохтон гэж нилээн ячтай хэлв. Ган хоёг түүнтэй үг салахыг ч хүссэнгүй. Нэгэнд гэртээ ирсэн хойно айцаа жаал үргэн амьсгаа аваад хаалга татан дотогш ороход машин хөдлөн явав. Гайгүй дээ муусан юмнууд надаар оролтно гинэ. Үүдэнд камер бий. Тэр камерт та нар бичигдсэн л байж таарна. Би хэн билээ дээ. Одоохон та нарыг баривчлуулна да муусан юмнууд. Хор шарын бодолд багтран ёс бусаар авирланд оромжлогсдод хариу цохилт барихыг туйлаасаа харсан ган хоёг дотогш харин ороход хаалгачаас эхлэн түүнийг хамгаалах үүрэгтэй тусгай бэлтгэгдсэн залуус бүгд дэрхийн босож номхон зогсцгоо. Муусан юмнуудын байж байгааг бүгдийг нь хөөж явуулна да. Хүн өхлөөс арай их юм ултарч тэгж ихт оромжлуулж байхад юу ч болоогүй юм шиг байцгаана гинэ. Та нарын хинэн тэдэнтэй холбоотой бол аль эсвэл бүгд надаас урвсан байж таарна. Цус гэж даамж сар цусан улаан өнгөр хүрээлэгдсэн байсан. Эднэр урвах гээд байж л дээ. Ган хоёыг ууралсандаа уруул хацар нь татвалзаж эхлэв. Гишүүнэ, та хаачаад ирж байгаа юм бэ? Ганцаараа явсан юм уу? Хамгийн шадар туслахаа өмнөө ирээд тонголцоход ган хоёг түүнийг улангассан улаануудаар харж хам хүчээрээ алгадаж орхив. Муу мал хиндэж хэрэггүй новш. Түүний дуунд тэнд байгсад сандралдан нааш цааш гүйлдэцгээв. Ган хоёг хамгийн түрүүнд эмэгтэй хүний гиншин уйлгыг сонсож тэр зөвхтгүйн унтлагын өрөөний хаалгыг угц татан оров. Нүцгэн биен дээрээ хөвсгөр зөөлөн торгон халаад нүмерсэн марлгоо бүсгүй айсандаа уйлж суугаа харагдав. Ган хоёг тэр сайхан бүсгүйнд эргэд гүйн очиж хоёр мөрнөөс натхан сэгсчээж "Тэд чамайг бозорлчихсан уу?" гэж хашгирав. Бүсгүй нулимстай нүдээр түүнийг харж "Үгүй, намайг яагаачгүй, харин таныг засчихсан уу?" хэмээн хэлээд нулимс туслуулав. "Муусан юмнууд солиоролдч л ахгүй юу? Намайг засна гэж үү? Тийм юм харин ч байдгүй баха." Ингэж ган хоёг ихэд Петгэр хэлээд хүүхнийг тэрж тайвшруулан үнсэв. "Тэд нар хүн биш, жүтгэр баха. Та тэднийг яасан бэ?" "Яах юу ах вүлээ дээ. Одоохон шоронд нь хийж хатаандаа муусан гуйлагчдыг." Ган хоёг яриагаа дуусгаагүй байхад хаалга тогшох сонсогдов. Шадар туслах залуу сандарсан байртаа орж ирээд үүдэнд зогсов. "Гүлээсэн муу навшиг дээ. Өрчөн яг игзэгтэй амьд үсэн үед бүгдээрээ байхгүйсэн. Арай тэдэнтэй хуйлцсан навшнууд юм биш вэз?" хэмээн дургуулхан бодсон ган хоёг түүнийг муухай харав. "Гишүүнэ, авилгалтай тэмцэх газрын хилцээний дарга Балтав гэдэг хурандаа ирлээ. Тусгай албаныхаа ирсэн байна. Яах вэ? Тэд дотгошоо орох гэж дайрч байна." Туслахынхаа хэлхийг сонсоод ган хоёгийн толгойтой ус босох шиг болж хамаг бие заралтав. "Юу болох нь вэ? Арай намайг баривчлах гэж байгаа юм биш байгаа." гэх айдаст бодол төрөхөд тэрбээр огл харайн босов. "Болохгүй. Одоохон болвол улсын хурал засгийн газрын гишүүний эрхэнд халдах эрх тэдэнд байхгүй. Тэднийг хөөгөөд явуул." хэмээн ган хоёг голынхоо дуугаар хашгирна. Залуу эхнэрээ харж "Хуурт хувцсал, хоёлаа нууц хаалгаар гарна. Машин бэлд. Тэдэнд намайг байхгүй гэж хэл." Гэхэд хүүхэн дагжин чичирсээр хувцсалгаар гүйв. Марлгоо бүсгүй үзэгслэн царайн ихэд айснаас барайсан харагдана. Туслах залуу хаалга зөөлөн хаагаад яарангүй ихтэй хин нэгэнд хэдэн үг захиран хэлэх сонсогдов.
Машин бэлд гэж буйг ган хуйг ойлгож улам ихээр яран хайртай залуу эхнэрээ хурдлаач хөдөлж ядаад химэн харааж загнаж эхлэв. Марлгоо бүсгүй нүцгэн шахуу биедээ гадуур хувцсөмсөх айдаад ганхуйгийн араас уйлагнан ухсгийтэл гинт хаалгонгойж хурандаа мөрдөстэй дон зэргийн нургандаа зогтсон бядлаг твхгэр цээжтэйр цагаан хүрээд нүдний шилнийхээ дээгүүр ихэд тайвнаар тэднийг харсаар орж ирэв. Амрыг ирээ, эрхэм гишүүнэ, авилгалтай тэмцэх газрын хурандаа Балтав химэн тэрээр яслаад та намайг дагаад явна уу гэлээ. Юу гинэ? Би хаашаа явах гэж? Хурандаа та хинтээ харьцаж байгаагаа мэдэж байгаа биз? Яг тийм гишүүнэ. Та бидэнтэй явах хэрэгтэй байна. Би ерөнхий сайдтай ярина. Би төрийн сайд хүн шүү. Сайхан мэдээрээ мугуйлагч минь. Та нус надаар тоглоно гинэ. Дог тохуу хийж байгааг чинь би харж байна. Ийм үйлдэл төрийн нэрээр хийсэн өөртөө л гомдорооч. Алив, юу хийж зогсоод байгаа? Энэ этгээдийг хөөж гарга. Улсын хурлын гишүүний бүрийн эрхэнд халдаж байна. Химэн ганхуйг муухай хашааграв. Ганхуйгийн туслахуйд гүйлдэн орж ирээд үүдэнд бөөгнөрөн зогсцооход Балтав ажлын үнэмлэгээ тэдэнд өргөн харуулж баривчлах ажиллагаанд зориуд саад учруулбал хуулийн дагуу баривчлана. Би хуулийн өмнөөс ярьж байна. Гэхэд ямар юмнийх нь хууль байдгийн малаа. Тэр хуулийг чинь би баталдгийн. Хуулийг гуйл болгоно, чулуу болгоно би мэднэ. Чам шиг гүлэг хуцаж байж хоолныхаа савнаас салав. Хогч нь болох байх шүү гэж ганхуйг багтран орилоход түүний хамгаалтын албаны хоёр залуу өмнө нь хааж зогсов. Дислэгч анхууд, би дислэгч анхууд баривчлах ажиллагааг эхлүүл. Мэдлээ, гүйцэтгэе. Хоёр хормын дотор ганхуйгийн залуус бүгд гавлуулж шалан дээр хөвдсөн байлаа. Ганхуйгийн махлаг хацаар цэлцэгнэж амсгаа ихтэж ам нь ангалзна. Эрхэм гишүүнэ, та намайг дагаад явна уу? Балтав ихэд ээлдгээр хэлээд түүнийг нэмсэглэн харав. Чи одоо надаар яах гээд байгаа нь овшвэ? Та тайвшрах хэрэгтэй шүү гишүүнэ. Та манай байгууллага дээр очиж мэдүүлэг өгөх ёстой. Зөвхөн мэдүүлэг өгөх юм уу? Яг тийм. Очихоос манай хүмүүсийг суулгал. Дислэгч анх хоёр. Би эрхэм гишүүнийг авчгаар машинд суулга. Байз гэм. Би өөрийнхөө машинаар жолоочтойгоо явна гэж ганхуйг сөнгөтөн хашгираад дислэгчээ тушаал биелүүл химэн Балтавыг зандарахад мэдлээ гүйцэтгэе химэн залуу дислэгч өсгий хавсран яслав. Тусгай албадын залуу ганхуйгийг авч гарч хаалга тасгийн хаагдав. Марлгоо бүсгүй мэгшин уйлах сонсогдоно. Эрхэм хурандаа энэ хүмүүсийг яах вэ? Бүгдийг нь баривчил, байшинг битүүмжил, мэдлээ. Балтав бүхий л биеэрээ иргэн гишүүн агсны залуу сайхан эхнэрийг харав. Залуу сайхан бүсгүй айж цочирдон уйлж байлаа. Түүний хувьд маш хүн чүнийг өнгөрөн одоо ч цочрон байгааг Балтав сайн мэдэж байв. Эмэгтэй, та тайвшраад хувцас өмс, надтай явах хэрэгтэй байна. За, манай нөхрийг та яах вэ? Түүнийг би биш, хувь шийднэ. Би яах ёстой вэ? Та ямартай ч гэрчийн мэдүүлэг өгнө. Танд гэр орон бий юу? Энэ манайх. Та залуу хүн өөрөөр амьдрах хэрэгтэй. Улсаас лойвэрдэж хулгайлсан энэ байшинд амьдарч болохгүй. Үгүй, тийм байх ёсгүй. Энэ манайх. Би гэрээ танарт өгөхгүй. Нөхөр маань энэ байшинг надад бэлгэлсэн. Та тэнийг юм уу? Намайг хэн бэ гэдгийг мэдтгүй юм уу? Би Аз ТV мисс Марлгоо байна. Мисс гэж байна. Би Монголынхоо нэрийг Азад гаргасан сайхан бүсгүй байна. Та нар муусай юмнууд над чи гоо бүсгүй гэрээс нь хөөн гинэ. Химэн хашгичин нулимс асгаруулж гоёмсог хүүхэн үсээ туг тугаар нь зулгааж эхлэхэд хурандаа Балтав толгой дохив. Түүний болбрай цагаангаар төмөр гавд өглөгдөх нь тэр. Таны эрүүл мэндийг хамгаалах үүднээс аргагүй байдлын улмаас эмэгтэйг аваад яв. Мэдлээ эрхэм хурандаа. Тушаал дагсан ажилтнууд эмэгтэйг авч гарч Балтав ганцаар хоцров. Тэрбээр толгойс эксрээд гишүүн агсны нууц эдлэл бүхий ханын гоёмсог стенк рүү очив. Эхний тавиур дээр бурхан багшийн тохой хэрийн өндөртэй алтан цутгамал дөрвөн алтан шармал бурхтын хамт байв. Дараагийн тавиур дээр том дөрвөн алтан аягны ёроолд 12 жилийг оюу сувдаар хослуулан таваалгаж цогсон харагдана. Мундаг дархан уралсан нь тодорхой. Энэ тавиур дээрх бүх зүйл алт ажээ. Алтан бүс, алтан цаг, 9 ширхэг алтан зан. Тэнгэр минь, би энэ насандаа анх удаа нэг дор ийм их алт харж байна. Энэ бүгд зөвхөн нэг хүнийх. Гэтэл анх уягт ийм харж цаана нь дөрв бий.
тэнд бас л ийм алтан гоёлууд бий. Зөвхөн гайхуулах гэж гэрээ чимж өөрийн зэрэг зэндааг харуулах гэж эднийг энд авчирсан бололтой гэж бодсон Балтав дараагийн тавирт байх төрөл бүрийн үнэт шулуун хөөргнүүдийг харан толгой сэгсрэв. Ган хоёыг алт жоншны уурхаатай хүнсний хид хідэн сүлжээ их дэлгүүртэй мөн сүлжээ ресторантай амралт аялал жуулчлалын газруудтайг Балтав мэдэж байв.